Зэвсэн тэгэхээр гүнгийн үг бол дахин төрсэн алуужингийн хөвтөрийн дараагийн партаар уулзж байна. Бичлэгдсэн мөн лайк болон subscribe дарыг шүү. Одоо нэг олон парт орохгүйгээр нэг хитэн парт оруулаад энэ цуврал маань дуусахын байгаа чаавас. Тэгээ ичихгүй өдөө бүр 18 парт үзчихэд subscribe дарааг бол хөөгшөө ид чинь бас арай уухгүй юу. Хүн чинь ингээл бичлэг хийх гээл та хэдэг бодоол бас арай удаачлаад агайл гимшээл ойр ойрхон бичлэг хийгээд тахчих. Яж яхад тэгээ угаасаа энэ жилдээ багтаахаа 100 мянган дагагчтай болчмоор байдаг. За хэдүүлээ 100 мянга дуудахгүй боллоо ш танаа subscribe дагаа харал та. Тэгээ өөр гоншгоотойхон байгаа болохоор шууд цуврал руу гарцгаая. За өмнөх бүртээр захирал хамгийн сүүлд нанааг эргээд тэгээд бэлэг үлдээснээр дууснаа та. Дэндээсээ шууд л зөрөглөл лууна болон манай саруулгар шилжих бөгөөд чи явж болно. Чамд хэрэгтэй гэж бодсон юмсан. Яг өндөр над хэрэггүй санаа зовлтгүй. Чи наадхаа грам хамт олс руу авч явахгүй зү. Гээд нөгөө жөлгөрийн бичээсийн талаар ярьж байдаг. Хинд ч өгж болохгүй шүү. Миний гарт өвхийг хүсээгүй штэ. За, би Актембер явлаа. Чи дараа сэтэд эргээд ирнэ үз. 9-ээр манай хүнийг хаяад яваад өгнө. Чи түүнд үнэхээр сайн боллоо тийм үү? Гээд лууна чинь энэ номтойгоо яриад байгаа юм биш л штэ бүр. Тийм ээ. Тиймээс надад түүний юу хийх гээд байгааг нь хэлээд өг. Би ч гэсэн мэдэхгүй. Би ч гэсэн түүнийг дөнгөжл мэдэж гэлж байна. Би юу ч хийх гэсэн бай. Түүнд туслах болно. Тийм ээ чи тэгж болно. Бидний гэрээний нөхцөлийг дагаж чадвал шүү дээ. Миний үнэн бол чинийх. Луна Rain River. Гэхдээ чи яагаад намайг Лэм гэж дууддаг юм? Лэм храб гэхээр дэндүү урт байна. За зурглал манай Брайан руу шилдэг бөгөөд манай хүн болохоор өөрийнхөө чадах чинээгээр авьяас хөгжүүлээрэй гэсэн сэлэнгийн тушаалаар байнгын бэлтгэл хийж байгаа юм бэлээ. Би сулдар болохгүй. Би залуу эзэнтэн тусгуулах хэрэгтэй гэд. Тэгсэн түн дээр сарвал хаан гисээр нэг улаан залуу хүрээд ирдэг. Чи хин бэ? Сарвал залуу эзэнтгийн додогон даалга байна. Ямар ёри манаа вэ? Сарвалыг өг. Хамгаалагч хөлөг баатар. Гэснээ нөгөө Брайныг сүрдүүлж ихлээд түүн рүү шуудал дайрдаг. Намааг үл тоох хэрэггүй. Гээд манай хүн хариу цогт хийдэг бөгөөд нөгөөгийг чинь шархтуулваа да. Ингээд эргээд харах нь нөгөөх нь яагаад ч хөө манай хүн рүү зөрүүлээд дардаас нь дайрж байгаа харагданаа. Энэ новш тэр хүн биш юм уу? Залуу эзэнтийн үг. Тэр минийх. Ингээд яг ямар шалтгаанаар дайраад байгааг нь мэдэхгүйгээр дайраад байдаг бөгөөд гинтэл Кейлийн урд нь гараад ирдэг. Сарвал залуу эзэнтийн үг. Нөгөө Кейлийн чинь хөөрхийн амтын ийм болцсон яваад байгаа юм байлээ штэ. Борисын нөлөөнөөс болоод зөргөл манай сарвал руу шилдэг бөгөөд эргээд Актембер руу явъя да гэд яг Актембер хүрээд ирэх үед нь нөгөө Кейлийн чинь хувирчихсан байдгийг манай хүн анзаарна. Тэгээ барын болохоор наадах чинь Кейлийн биш шүү гэсэн. Нөгөөтг нь болохоор олжглоо залуу эзэн тэнгис дээр манай хүн рүү дайрахыг оролдноо. Манай хүн мэдээж тийм амархан өгчгөөр давших марангийн шуурга гээд өнөөхийг чинь амархангийг чинь зогсоолчихдаг бүх үе мөчийг нь хуваагаад. Энийг харсан Брайан болохоор тэр хормын доторол түүнийг ялчглаа. Аргагүй л залуу эзэн тийм та. Би түүнд ачаа болохоос цаашгүй гэж юу. Нөлөө хүн ширхсан бол та. Чи зүгээр үү? Тэмээ залуу эзэн тийм. Би зүгээр. Намайг байхгүй хойгоор сайн тэслээ Брайан. Би үлсэнтэн санаа тавьчихъя. Нөгөөт нь болохоор залуу эзэнтэй сөрч гисэн нь болгоомжтой байгаараа ээшэл Борис хоёр ариун илтийг болсон. Өнгөрсөн дэх амьдралаас маань хамаагүй хурдан болчихлоо. Таамаглахад хэцүү болж байгаа чинь. Гуйж байна. Болгоомжтой байгаараа 50 настай гээл. Тэгэд Келинийг хүүхэлтэй болгож үүний ярда хэн байсныг судлах хэрэгч алга. Түүнд юу тохиолдсон бэ? Үүнээс болсон гэж бодож байна. Энэ бол өөрчлөлтийн лац. Эртний харанхуй шид. Байны ухааныг удирдах өөрийн тал руу дайрахад хүргэдэг. Тэд миний сүүдрийн гаран шинг миний эсрэг ашиглаж байж. Би тэр үед Борисыг алах ёстой байсан юм. Тэр амьд байгаа цагт ийм зүйл болсоор байх болно. Өнгөрсөн амьдрал шиг ийм зүйл болохыг хизээж хүлээн зөвшөөрч болохгүй. Аль болох хурдан алах хэрэгтэй. Явахтаа бэлдээрэй Брайан. Юу? Актемиг орхих цаг нь болсон байна. Зурглал эргээд Верт гүнгийн Люменделийн сүм рүү. Тэнцэн нь ээшил хурж ирж байдаг бөгөөд би чамаа хүлээж байлаа ноён гişэл. Уулзаг уудсан биш шүү. Нефорет Арис. Гээд Люменделийн нэгэн гигантэн байдаг. Зэн талаар нэг сонирхолтой юм гардаг болохоор шууд манай сарвал руу үйл явдлаа шилжүүлье. Тэгээр манай хүн захиралтай хүрээд ирчихсэн байх бөгөөд эн чинь өөрчлөлтийн лац биш шүү. Тийм ээ. Өнөөдөр Актембер гих нь чи ахаад л асуудал орчихсон юм уу? Одоо бүр харанхуй шидтэй оролцдог болсон нь. Ингээд манай хүнийг ямар олон асуудал чирдэг юм бэ? Хурдан шиг Актемаас зайлгэгтэн. Тэгье.
Би актив байгаа цагта иймэрхүү зүйл тохиолдсоор л байх болно. Ингээд нөгөө ласны эзэн нөгөө аимшигт цус үдшилхийн ард байсан юм аа. Тэр хүн миний ардаас мөрдөж байгаа. Би түүнийг зогсоох ёстой. Үгүй бол тэр миний иргэн тойронд хүмүүсийг бэртэх гэж оролцоо байна. Ямар их айхтар алах хүсэлвтэй. Түүнийг ингэж их хурлахаар юу тохиолдож байгааг мэдчих болох уу? Би чамд энэ зүйлийн талаар нэг сонирхолтой зүйл хэлье. Энэ чулуутай юу маш адилхан гэдгийг мэдэх үү? Гайхширлын чулуу. Энэ хоёр чулуугаар нэг үндэстэн гэж таамагладаг. Бас тэднийг харц цус давагтаа гэлцдэг. Хэдий энэ овог ахиж оршихоо болсон ч гэсэн өдий хүртэл тэдний цөөн хідэн амьд байгаа гэлцдэг үлээ. Ядуусын хорол төвийн дэрэгдэх эксилиумт. Яагаад надад үүнийг хэлээд байгаа юм? Мо тэнэг. Байнга бүх юмыг нуруунд дээр өөрөд төлгөө намайг сайдар сонс. Мянган жилийн турш Орсон тогтносон инх тайвны аюулт ороод байна. Хэрэв бид инх тайвныг хадгалж чадахгүй бол энэ их тамигч гэсэн алдана. Дэмэс чи өөрийн үүргийг гүйцэлдвэл. Би өөрийнхөө гүйцэлдвэл. Би чамд зөвлөгөө өгье. Чи тэнд сайхан юм үзэхгүй. Чи сорилттой эсвэл хатуу хувь тавилан хоёрын аль нь таньж тулгарсан чамд ямар ч ашиггүй байх болно. Хэн нэгний хэрэгсэл болж амьдрна гэдэг тийм л өгдөг. Төвний зөв. Би өнгөрсөн амьдралдаа ямар ч сайхан зүйлтэй уулзраагүй. Битгий ганцаараа бүх ачааг үүрэх гэж оролдог гинэ. Энэ түүний энэ амьдрал өгч буй зөвлөгөө юм бах та. Явах гэж байна уу? Гэсээр сэдингээ хүрээдэрдэг бөгөөд чи боросыг алах гэж байгаа үстэй. Сонсож байсан юм уу? Тэгж хэлж болно. Замаар хүмүүс болохоор албан ёсоор актемээс явах гэж байгаа. Дэмэртэ сэлингийг надтай хамт явах юм уу гэхтэн. Үгүй ээ. Гэхдээ тэгмэр л байна. Би энд үлдэж багшийн хуваар үүргээ бийцлүүлэх ёстой. Захирал одоо миний нууцыг мэддэг болчихсон. Тэгээ энийг нь утгасаар юу? Таны нууцыг мэдчихсэн. Үгүй ээ. Мэддэг байсан гэж бодож ирсэн юм уу гэдэг. Энд тэр шалгаантай болол захирал байдаг бололтой. Тэр чиний дутуу хүндэж болох нэг юм биш шүү. Түүнд нэг төрлийн төлөвлөгөө байгаа бах. Борис санаа тавих ажлыг чамд татглаа шүү. Түүнийг дамжуулаад хэлчихгээрэй. Там руугаа тонил. Түүнийг танд очихоос өмнө ямар байдгийг мэдрүүлэх болно. Чамтай хийсэн тулаанаас там илүү дээр санагдтал үзүүлээд өгье. Гэт Борисын ардаас манай хүн сэтгэл шулуудаж байгаа. Зөрөглөл Верт гүнгийн талбаар ушилж нэ. Гайхалтай. Нэрэл эдлэн газрын ойролцоо байсан байна. Энэ үнэхээр ариун илт гэж юу? Гэлсээр нөгөө ээшэл чинь ариун илтийг саяны охины тусламжтайгаар өөрийн болгож авч байгаа үе рүү шилжиж байгаа. Миний дуудлагыг сонс дууран дарк. Яаж газар гатсан байгаа нь жоохон санагдаж байна. Гэхдээ гайгүй л үдэ те. Тэгсэн чинь гинтэл ээшл унаад өгдөг бөгөөд доотроос нь нэг жоохон хүүхэд гарч ирсэн. Чи ч одоо ямар их удаатай хар новшгүй. Би чамд гуушлахгүй те мөнхөгийн хүн. Энийг харсан ээшл чинь болохоор гайхаж байгаа байхгүй юу? Хөөхөд тэр дууран даркийн сүнсэн бий нэг. Нэгтээ ингэж харагддаг гэж юусаа бодож байгаагүй мэн. Энэ ихтэй санагдаад байна. Энэ бүгд чиний буруу. Тэр юу нь яг яаж мэдсэн юм? Тэр зөвгөн хүчтэй төрсөн юм уу хайш юм? Хараал хэд. Хам алга. Чөтгөрийн илтний эзэн. Тэр миний хүчийг авчихсан. Би энэ дурвжлыг хэзээ ч төвчихгүй. Надад буцаагаад аваад өг мөхөгийн гэрлийн өв залгамжлагчаа. Гээд манай хүний талаар ээшилд хов зөөжгдөг. Тэр нь ягаад гэж хүүхчээр харагдаад байгаа нь болохоор зөвхөн манай хүн ардан байсан хууных нь бүксийг нь авцсан шүү дээ. Тэрнээсээ болоод энэ хулгайч хүчээ алдсан юм бэ лээ. Зөрөглөл ямартаж манаас харуулыг салшихаас хийж байгаагаар шилж нэ. Тэр нөгөө хэдтэй болохоор төрүүлээд явууч. Би ямартаж Борисын нэг нууц бааз байгаа гэсэн. Тэрнлөө явнаа гэж хэлдэг. Нөгөө тал болохоор нөгөө Луунагийн өвөө чинь цагаан үстийн цогсон дээр эрэнгүүтээ тэр үнэхээр сайн тулаанч байсан. Ингээд түүний сүнсийг нь гаргаж ирснээр бүр ярилцаад тахдаг. Тэгээ юу болоод эн чинь ингээд та чи ингээд хүчгсэн юм бэ гэсэн чинь саруул гэдэг хүн жүдгэрийн бичээсээ хайж байхад Лууна тусалсан гэсэн энийг сонсон өвөө маш ихээр урлан яг одоо Луунаг надаар авчир гэж нөөдүүлээ тушаана. За манай саруул болохоор яг хэлснийхэн дагуу өнөөх Борисын зараалаар явж байсан 3 цэрэг дээр нь хурж ирж манай олборлож байхад нь нэг 4 гартаа нөхрийн ардаас нь худал зойж орхидог. Нөгөө хоёр болохоор байдлыг ойлгуулгүй эргэлзэж байх зур манай хүн нэг дайралтаар буюу манангийн шуурга гэдэл өнөөх хоёрыг ч амархан гихчин зохицуулчихнаа. Тэнд байсан өнөөх хэмт нь арай өөхөөгүй байх бөгөөд чи нөгөө алдартай сар бол байх шүү. За нөгөө төл болохоор Луунаг нь туслах Сэт 3 манай саруул руу хурдан шиг очихгүй бол гэсээр нисдэг хивсэн дээр явж буй харагдана. За нөгөө тал болохоор манай саруулч нөгөө гуртаа тулдаж байхад нь нөгөө эмэгтэй дэлбэрдэг байхгүй юу. Тэгээ нөгөө дэлбэрэлтээс нь манай хүн яраач юу амьд гарч хаад ийм газар дэлбэрдэг шийд ашиглах юусоо төсөлсөнгүй.
Хаасаагүй манай нэг чулуу байна. Унтраахгүй л бол гал дүрэлцээр байх болно. Гэманасрал өнөх галыг нь унтраагаад нөгөө гурыг нь зугцсан болохыг мэдж авдаг. Тэгсэн ард нь хэсэг араатан хүмүүс манай хүний хүүхэд байна эндээс зайл гэж хэлнэ. За энэ манай хүний бай газар нь болохоор эксимэл буюу хүн араатнууд амьдардаг газар юм байна лээ. Өөрт өмнө нь эндих нь ямарч дайн дажингүй аюулгүй тусган байлаа. Манай генетикийн өөрчлөлт үүсгэж эдгээр араатан мэд амьтдыг төрүүлсэ ингэх цуу яриа бий. Эдгээр нь болохоор одоо энчээ маанануудыг малтаж амьдардаг маана чулуунуудыг тэдэнтэй мангас мэд харьцдаг хүмүүсийг хараанга энд амьдардаг. Өөрийгөө хаана гэж байна гэж бодов. Энтээс хурдхан шиг зайл. Би тэднийг алчихо. Ядаргаа тэдний хүссэн зүйл нь тэр юм чинь явъя та. Гэт манай хүн нүүдүүдж орхиод яваад өгнө. Нөгөө гуравт нь болохоор амьд гарч ирсэн байдаг бөгөөд ингэж л болоо юу. Уг нь гайгүй маана олоо гэж утсан чинь тэр хөвгтөс боллоо. Ядчихлаа. Ямар нэгэн зүйл салгаж чадлаа штэ. Тийм шүү. Борисын хүч байгаагүй байсан бол бид бүгд тэр саруул алуулах байлаа боёо. Эний хэд чинь Борисын хүчээр амьдрсан гэдгийг мэдж авна. Новш гэж надаас болж бэрцсэн юм уу? Тэгвэл ноён саруул энэ газрыг ч гэсэн олчихч өршөөгөөрөө надаас боллоо гэд өнөөх Борис чинь хүрээд ирдэг. Гэхдээ та одоо яг яагаад уучлах байгаад байгаа юм бэ? Тэр л муу залуу. Тэр үнийг ихлүүлсэ. Саруул залуу эзэнт л бид нарыг дайрсан. Тэр миний толгойг тасны дараа л ойлголоо. Тэр гарцаагүй маш чадварлаг. Би та нарыг хүнтэй утгах ёсгүй байсан юм. Би тэгээ тэгж хэлээ. Би чам тусламаар байна. Энэ эдийн тархийг нь одоо угаагаа ийц юм уу яасэ мэдэхгүй. Чи ордонд ажиллаж байхдаа бид нар явуулдаг мөнгө байхгүй байсан бол бид аль хэдийн өсөж өгөх байсан. Энэ бол бидний өрөө төлөх боломж. Тиймээс бидэнд найдалтай. Ойлголоо. Битгий өөртөө хідээ хүчлээрээ. Чамд хийсэн зүйлийнхэн шанхүртэй нэ. Игч биш ч гэсэн бид жоох маанаж авчирсан. Болно. Би та нарын төлөө энэ зан үйлийг заавал амжилттай болгоно. Хурдлаараа Борис. Хертяка. Тэр энд байна. Ингээд нөгөө Хертяка нь Борис сануулга өгөхт нь нэрэл манай саруул тэнд нь ирчихсэн байдаг бөгөөд өнөөх туулаан чихтэй хүн рүү дайрнаа. Тэгсэн урдуур нэг нохоо шиг морж ирэнгүүтээ энэ чи намайг 2 удаа хуурахгүй шүү. Саруулаа. Та нар яаж одоо хүртэл амьд байгаа? Зураглал эргээд Актембер хэлж нэ. Актемд болохоор Ариуна болон Үүрэ хоёр чинь Нанагийн сайн байгаа эсгийг шалгах гээд саруулын өрөөрөө явж байхад нь Луна болон нөгөө манай саруулыг хайдаг гурав чинь тэнд нь очижсэн саруул энчээ байхгүй байна гэж хэлдэг. Тэгээ сая л өөртөө мэдсэн бөгөөд саруулыг хаашаа явсныг нь өрөөсөө мэдих юм алгаа түүний өндөр нь хүрлэл өнөртөхгүй байна. Тэгэхээр энэ хизээж ирэхгүй гэж магадгүй юм шиг байна. Тэгээ ямартаж бөөндөө саруулыг хайцсан эсэх талаар мэдээ байна уу шалгахаар тал дэшээ тарахаар болдог. Тэгсэн чинь Лунагийн нөгөө чөтгөрийн бичээсэн амаргүй л байна да. Юу гэсэн үг юм? Тэр уул мөрөө бүрэн өсөн арилгасан байна. Би байсан ч түүний мөрийг нь өрөөсөө гаргаж чадахгүй. Зураглал манай саруул руу шилж нэ. Саруул нөгөө төглөлтөд чинь тулдаж байх бөгөөд чи бидэн рүү яг мангас мэт харж байна. Тоглоод байна уу? Та нар бол өрдөөл хүүхэлтэйнүүд. Та нар яаж өөрсдийн ухамсартай байгаа юм? Мангасын хуваар амьдрах ямар байдгийг чи хүний хуваар хизээч ойлгохгүй. Бидний амьдрал ямар байдгийг Борис бидний хөгийн хараалыг ивэл болгосон. За тэгэхээр ер нь Борис чинь нийтийн тархийг нь угаацсан л байгаа байхгүй нэг ивэл мэвэлдэж биш. Заруудад болохоор манай саруулын хэлснээр Брайан инхчин Нана 3 орогнох байрантай хүрээд ирчихсэн байх бөгөөд тэнд Нана нэлийн сэтгэлээр ундаг. За яагаад тэгэхээр манай саруул чинь энэ эдийг төрүүлээд явчих ардаас ч очноо гэж хэлсэн шүү дээ, тэ. За эргээд манай хүний тулаан руу шилжихэд манай хүн чинь нүүдүүлэлт чинь ганцаархнаа тулдаж эхэлнэ. Нөгөө гур болохоор нэлийн хүчтэй гэдгийг бид нар мэдж авдаг. Нөгөө эмхтэй нь болохоор галын дэлбэрэлт гэж манай хүний хажуу дэлбэрэлт үүсгэхэд манай хүн өнөөх дэлбэрэлтэнд үүсгэхгүйгээр түүний дэлбэрэлтийг бойлуулж түүн рүү дайхыг оролдоно. Байж боломгүй юм. Түн шиг хөөхөд элдийн мастер байна гэж юу? Юу вэ? Хараалт. Түүн рүү нэгэн зэрэг таар. Түнд сул тал байж л таар. Түнд хариу дайралт хийх боломж бүү болго. Ингэсээр нөгөө гурав чинь гуруулаа зэрэг дарахыг оролддог. Тэднийг ингэж сэтгэж байгаа нь сул талыг нь улам илүү өвчлээд байгааг нь мэдэхгүй байна. За ямартаач энэ гурав чинь өөрөө өөрсдийнхөө хийх гэж байгаа дайралтайгаа яг л Гоку шиг хилээд байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь болохоор сул тал гэж байгаа юм. Ухаан орооч тэмгээ.
Эдгээр мартаа жижиг дулсны эцэс манай хүн энэ гурвыг нэг нэгээр нь цавчиж орхиноо. Нөгөө гур нь болохоор бид энэ түүнийг ялахгүй бололтой. Яадаг мангас вэ? Би энэ салчгаад явхад амьд байдаг хүмүүсээс наадхыг чинь сонсоморгүй юм шүү. Йоо. Би угаасаа чамайг ялах гэж оролдоогүй. Тэгвэл яг гэж энэ тулгааны эхлүүлсэн юм. Бид ердөө цаг хөдсөн юм. Гэсэн саруул хүрэл энийг мэдээгүй байдаг бөгөөд зан үйлээ дуусгах цаг боллоо. Борис ямар нэгэн зүйлс хийдэг байгааг нь мэдж байсан л та. Гэхдээ Левионтыг хүүхэлдэй болгож ашиглана гэж юусоо бодсонгүй. Гэсэн энэ амилсан мангас нь үгсэн луу юм шиг байгаа. Кайрэм. Өөхөө. Бид дахиж харна гэж бодсонгүй. Тэр зүйл ахиас суллагдах юм бол маш муу зүйл болно. Тийм зүйлийг нь хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ингэсэн өнөг луу нь болохоор шууд л урдаа байсан нөгөө муу шиг амтныг нь идчихдэг бөгөөд энийг нь харсан нөгөө нь бол гайхаж байгаа шүү дээ. Та яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай гэхдээ сайн сайхны төлөө гэж байгаа юм. Тэгээ яагаад идэж байгааг гэхэлэр маанаага нэмэгдүүлэхийн тулд л идэж байгаа. Нөгөө Борис ч болохоор одоо Нексимолд байгаа бүх хүн араатнууд нь өөрөө төлөх цагч болсон. Ингээд тэдэнд лөө бүгдэн рүү дайрдаг бөгөөд өнөг туулаа бүсгүй чинь Борис руу дайраад чи юу хийж байгаа юм бэ? Чамд бүр урам хугарчлаа. Ихтэй уучлаарай. Гэт яг дарахын ялдад нь манай хүн түүнийг зой болиулахыг оролдог. Хоосон бөмбөлөг. Зайлгих. Ингээд түүний лууны дайрсан чадварыг нь сороод байдаг. Өөх, тэж юу юм гэж. Гэхдээ чамайг хэр удаан эртний лууны чадварыг тэзгээ чинь харъя л та гэд манай нөрөө нэлийн хүчрэг дайрсан чинь өнөөх дайралдаг нь голоор нь хугааддаг. Тэгээд нэг зүйл нь болохоор манай Кайремиг хэлбэрт оруулна. Тэгээ яаж хэлбэрт оруулсан бэ гэсэн чинь тэр бол эрэлтнээс гарах юусаа хүч биш. Тэр өөрийн хүчийг ашиглаад элдийн хэлбэрийг өөрчилж байна. Нэгдүгээр хэлбэр. Гимшлийн нирвана. Зэмэртэж манай хүн халт тулдаж эхэлнэ. Гэлбэх бороо гэсээр өнөө Лексимос нь хурдвал манай хүн рүү дайрдаг өгöd дайралт. Гэт манай хүн эргүүлэн дайрна. Дэмэртэж хэдэн хэсэг нөгөөдгөө чинь дайрах гэж оролдоод буухтаа нөгөө хэсэг хүмүүс нь хүн бидэнд туслаж байна гэж юу. Сурал ямарташ нөгөөдөлж хандангуудаа та нар эндээс чи хурдган зүгтах хэрэгтэй гэсэн Борис бас өөрөөсөө өөр хүмүүс санаа тавьчихжээ. Ингээд манай хүн рүү дайрахад манангийн зүсэлт гэж өнөөхийг чинь голоор нь хуваагаад яг Борисын өмнө тулж ирсэн намаа гин мүчийг ямар удаан хүлээснийг мэдэж байна Борис. Энэ удаа чи амьд гарахгүй. Хар манангийн хүч хөдлөшгүй арк. Нөгөө Борис руу тийм хүчрэг дайралтыг илгээхэд өнөөх Борисын дээрээс газартай хавсран унгаадаг. Заргүйтэл болохоор Лунагийн нөгөө яагаад гэсэн чөтгөрийн бичээс нь олчихлоо. Байршлыг нь мэдвгүй. Энд байна. Сар бол энд байна. Силан байна. Хаягдсан ядуусын хороолол гэсэн үг. Тэр тэнд юу хийж оч болох вэ? Мэдхгүй. Би физикэн зур мэддэг байсан эртний лууныхаа маанаг мэдэрлээ. Гэхдээ өөрөө очиж харахаас нааш хэлж мэдэхгүй байна. Эртний луу? Санаа зовлтгүй. Сараалын хувьд аврах том гөрүүлээс ялгаа байхгүй. Гэж ухтаа нь хадагдаа лууна гэснээр түүний туслах ороод ирдэг бөгөөд юу болоод байгаа юм бэ мэлээ? Намайг уучлаарай. Грам холбооны хүмүүс гинэ тарьж орж ирээд. Грам хандуусын улс нь яг яах гэж байгаа гэхээр угаасаа л луунаг авчир гэсэн тушаалаар явж байгаа шүү дээ. Тэгэл Амилаа болохоор гэхдээ ерөөсөө сайн унтдаггүй байна. Чи ихтэй яагаад надад туслах гэдэг үлээ? Чи өвөг юм биш үү? Би өрдөл хөлөг батрын замлаг дагаж байдаг төдий. Та намайг аварсан шүү дээ. Баярлалаа Амилаа. Ойлголоо. Гэхдээ үүнийг ариун нэг хүнжид амжуулаад өгөөрэй. Би явах хэрэгтэй байна хатагтал байна. Би л болоо хордон хэмжүүлэхийг бодноо. Явцгаая. Гэсээр манай хүнийг дагуул явна. Балгасан болсон зүйлээс л болсон байх. Тэр үүнээс болоод саруулыг барих гэж оролдож магадгүй. Түүнийг ямар нэг зүйл хийх гэж оролдохоос өмнө болиулах хэрэгтэй. Зураглал эргээд манай саруулаар шилж нэ. Тэр одоо өвчгсөн биз дээ. Тийм ээ, итгэлтэй байна. Ингээд доошоо харахад асар том хонгил гартал нь аваачаад нөгөө Борис чинь чигцсэн юм байна лээ. Бүгд чамаас л боллоо хүнгүй. Тийм ээ, тэр хүн энд ирснээс л болж ийм зүйл боллоо. Би түүнийг эмхтэй хүн хүүхэд хоёрыг аюулд орж байгааг харсан. Зайл хурдгаж игё. Гэт нөгөө нэг балаа улаачууд нь бүр өдөж байгаа юм шиг ингээд ардаас хэлээд байгаа байхгүй. Кайрын болохоор би түүнийг алчихв. Зүгээрээ тэгсэн ч гэсэн чи тэднийг амьд үлдэх ч юм уу? Чиний царайг чинь харчихсан шүү дээ. Тэрэнч дээр. Би одоо тийм удаан хүлээх шаардлагагүй болсон. Борис алуулсан гинэ. Хэрэгцээг новш.
Би түүнийг тэр ядуусын хороолоос аварч илүү хүн шиг болгож байхад надад өөрөө төлөвлөгөө өгнө гинэ. Намайг дуудуулсан гэж сонслоо. Гиснэр гаднаас нь ээжл орж ирээд яг юу усан талаар нас сухад боорыг үгсээ ингэдэг хэлдэг. Сонссон. Йоо, тэгвэл мэдээг сонсон дээрээ яагаад над тэр хурдан чи ирэх юм? Надад оролцох шаардлагатай асуудал байсан юм. Нэгдүгээр хаанхөө надаас илүү чухал зүйл байгаа гинэ. Чи чинь солиорчсон юм уу? Би хин хийснийг нь гадарлаж байна. Мэдх юм уу? Ловын их тамираа явцгаая. Би сүг тэргээ бэлтчих. Бид лованд яг хинтээ уулзах юм. Замдаа ялья. Ямар ядраатай юм бэ? Би биш ээшэл намайг захирч байгаа шиг санагдаад байна. Зурглал тэгсэн өнөөх боорын сэрвчин шилждэг бөгөөд би даацтай байлаа. Гэхдээ чамайг амьлуулж чадсангүй. Үнхээр хийчиж байна. Би чиний хүчийг ашиглаж өөрийгөө эмчилсэн бол төлөвлөрийн дагуу явах байсан. Зүгээр дээ Борис. Миний өмнө хөжрөөг манаатай өргөл байна. Юу ирээд битгий хийдэх урлаарай. Энэ бол бурхны тушаал. Гэт нөгөө хертекя чинь Борисыг идэж бүү харагдах юм. Зураглал нөгөө ханхуу болон ээшл хоёрыг явж явах үеэр шилжиг бөгөөд яг яагаад ловын ихтэн рүү явах гэж байгаа юм бэ? Гэхдээ саруул энэ бүхний ард байгаа хөөн. Тэр Борисыг алсан. Тиймээс хоёулаа захиралтай очиж түүний талаар ярилцах болно. Тэр бас чөтгөрийн элдний эзэн. Мөн манан гих нууц байгууллагын ал орчин. Гэхдээ юм бүрцэн харуулгаж байгаамаа гэдэг. Гүй үннээс яриад байгаа юм. Итгэлтэй байна уу? Борис энэ мэдээллийг олж авахын тулд тамиа алдсан. Бидний төлөвлөгөө цаад учруулад байсан нэгэнч гисэн тэр байсан. Одоо л юмсын учрын тайлагдаж байна. Айлгилийн толгоон дээр мөнгө амлчихсан байгаа. Одоо бол актемч гэсэн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөнгө яасан гэж цулсан үдэшлэгийн цаадах хэрэгтэй. Бас алуурчдын бүлэглэлийн толгойлогчдын хуваар. Ингээд манай саруулын толгойг нь авах юм бол ерөнхийдөө шагналтай болцсон бүр саруулыг алсан хүн нь бүр бахархууштай хүн болох хэмжээний болцсон байгаа юм байлээ. Чи бүх зүйлийг түүнд тоох гэж байгаа юм байна, тийм үү? Өөрийн дүү тийм зүйл хийхэд зүрхмээр эмтэрч байна. Гэхдээ шудраг ёс мөн дэлхийн инх тавины төлөө түүнийг устгах ёстой. Тэр бол түүний хувь тавилан, бас гэрлийн бурхны хүсэл. Зөрөгдөл ямартааш нөгөөдүүд нь тушаал ёсоор манай луунаг өвөөгийнх нь тавьчирдаг бөгөөд өвөө шуудал би сая чиний талаар сонслоо. Тэгэхээр чи саруултай хамт яваад түүнд тулсан гэдэг үнэн үү гэсэн наад бүх зүйл чинь худлаа гэж хэлдэг. Чи яг яагаад худлаа яриад байх вэ? Ингээд өнөөх манай луунаа руу манай ашиглан дайрдаг бөгөөд чи энэ улсын ирээдүйн учраас өөрийн сэтгэл хөдлөлтөд удирдуулж өрөөсө болохгүй гэхдээ энэ бүхэн зүгээр л таны таамаг. Би үнэхээр их залхаж байна. Би тань дахиж удирдуулахгүйгээд өвөөгийнхээ өөдөөс сөрдөг. Тэр цуцалчлаа. Итэг мэрэгүм. Бууч өг. Та надаас юу ч олж мэдэж чадахгүй. Ойлголоо. Чи өөрөө л хүссэн шүү. Гэвч манай хүн өөрөхний шидэнд хийдэг бөгөөд тэр төрүүлээд энэ өрөнд бэлчгсэн байж. Буюу манай луунаг орж ирэхээс өмнө энэ жидээ бэлчгсэн манай хүнийг орхинд оруулаад амжнаа. Намайг алах гэж байгаа юм те. Би холбооны ирээдүг алж болохгүй. Ингээд манай хүн рүү ойртохтой нэж Рашагийн дэмдэг. Тэр миний оюун ухааныг нислэх гэж оролдож байна. Буюу манай хүнийг ямар ч ухамсаргүй болгох гэж байгаа юм байлээ. Би хэрэгцээгүй бүх төрсөнтийг чинь хайрлахна. Эсэргүүцээд нэмэргүй. Өөрчлөгдөхөөс өмнө миний дуртай байсан ач өхөн бол. Үнэн өвөө гэдэг хүн. За. Зөрөглөл ямартаа солигднаа. Би огт мэдэхгүй байна. Сарвал болон түүний туслах нар энэ далга. Гисэр ээшэл түүний дотор барин дээр хүрээд ирдэг. Чи тэднийг илрүүлж чадах уу? Өчөөхөн ч уламжлал алга. Хин нэгэн ардагсан бололтой. Гисэр нөгөө сэлэмтэйг хамт явж идэг бөгөөд тэгэхээр энд намайг доромжилсан залуу амьдардаг байж. Хар манангийн өв залгамжлагч. Би заавал хариу хүчин барина. Би түүнийг байцаа гэж бодож байсан боловч юусоо чадсангүй. Битгээ дээрээс нь харж яриад бай. Ямар бүтүүлэг юм бэ? Ордны цэргүүдээс явуулчихсан байгаа. Тиймээс хүлээх хэл болно. Би хүнд итгэдэггүй. Чи өөрөө хий. Замартаач захирлын өрөөнд та сайн сууж байсан биз дээ өвөө. Гисэр өнөх хангуйчин ороод ирдэг бөгөөд энд яг юу хийж байгаа юм бэ гэхдээ яагаад над руу ингэж хараад байгаа юм? Намайг тэгэж үзье яддаг юм. Би хэзээ ч тэгэж чадахгүй шүү дээ. Би тгий жүжиглээд бай. Та кейзлийн тэтгэмжийг цуцсан нэгэн бицтэй. Бас намайг ардуур аавд ярьсан. Ирхэмдээцээ. Лойнал. Би ердөөл чамайг цулсан далаа уурсахгаас сэргийлсэн. Та аав шиг юм. Вайлет.
Нэрван нар ариунаач гэсэн. Тэд ч гэсэн хаан ширийг авахыг хүснэ гэж бодохгүй байна уу? Дээд байж болох бүх бохоор аргыг ашиглана гэдэгт итгэлтэй байна. Өөр өвдөлттэй нүвш. Хараахан өөр юм чин болоогүй байгаа зүйл санаа зовж байдаг. Чи хангалттай их зүйл бүтээж бусдыг удирдах чадвартай болсон хойно хаан ширийг өөртөө хэрэгтэй болно. Бусдаас харин хулгайлдаг зүйл биш. Аавч нь инх тайвны төлөө маш их хичээсэн. Битгий сүтгэж. Инх тайван чөтгөр өсгсөн байж тийм зүйл хэлэхээр байр суурь биш л байлтай. Таны сурагч Сарвал хаан байна. Та түүнийг хамгаалахгүй юм бицтэй. Гэж вахт нь гаднаас нь ариуна хүрээд ирдэг. Ариуныг ирсэн шалтгаан болохоор зүгээр нөгөө Сарвалын талаар асуух гэж байхад нь ахыгаа ирсэн байгаад нэлээ гайхнаа. Ахын шууд л харангуут би тэнд ярилцж байна. Чи зайл. Одоо гарнуулаа инээлээ. Юу гэсэн үг вэ? Би төрүүлж. Ариунаг үнж надтай уулзмаар гэж төрүүлж хэлсэн. Би бол нэгдүгээр ханх уу. Түүнийг илүү чухал гэх гээд байна. Амлалт бол амлалт. Чи ягаад ёс зүйтэй ханх шиг түүнийг оруулж болохгүй гэж. Нэгт нь өвөөгөө дөрөдөж явахсан зэрэгтэй Сарвал Вертийн дотор байр тэр чигтээ хоосон байна. Тэр бол энэ хаанд улс учирч бууд занал хийлээ. Түүнийг хаанд байгааг мэдэж байгаа бол хамтарч ажиллана. Эшил. Сарвал бол хаанд улсад учирч би аюул занал хийлэл гинэ. Энд чи яг юу гэсэн үг юм? Үнэхээр харамсалтай юм. Сарвал Эксемалтын осол болон цусан үдшилэг хоёрын ард байсан хэрэгтэн гэдэг нь ийшлэгдсэн. Хангалттай олон гэрч байна. Ордноос танд захидал ирсэн байх. Ариуна болохоор энэ бүхнийг мэдэхгүй шүү дээ. Тусан үдшилэг саяны болсон осол яг сая хааш явсан гэж мэдэхгүй байгаа хүн энийг сонсоод нэлээд сочиртнаа. Сарвал үнэхээр ийм зүйл хийсэн гэж үгээд. Ээжил бүр дээрээс нэмээд алидины түүний толгойг авах юм бол шагнал амлчихсан байгаа. Та түүнээс боломж тавих хэрэгтэй шүү гэж хэлдэг. Сарвал Верт гэр бүлийн хамгийн багуу. Тэр Эксемолыг шатаасан байна. Вертийн хамгийн баг байна. Хорон луугаас амьд дүүлсэн нэгэн штэ. Түүнийг ловын их тийм сурагч сонсон. Ийшээ арич ирэхгүй байх те. Чи боддоор илүү тэр харагдаж байна. Одоо сэгэлжин ханж байна уу? Гэхдээ манай Сарвал саяных нь юуг нь харж байдаг. Ээшэл одоо хаан тулсын хамгийн үнэтэй цомыг авахаар намайг хайж ирнэ. Ингээд тэр нь бол энэ бүх зүйл нь манай хүний төлөвлөгөө юм шиг байна лээ. За энэ хүрээд энэ удаахан бардыг дуусгаж байна. Тэгэхээр та дараа дараагийн бардыг илүү хурдан авч үзэх хүсэн бол лайк болон сабскрайб дараагаа хийж битгий мартаарай. Тэгээд лайк болон сабскрайб дарж гисэн бол дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.